За би ингээ явах гээд онгоцныхоо буудлын дээр ирсэн байна. Аав намайг буулгach одоо ороод ирнэ гэсэн. Тэгээд миний чемодан дээрх энэ Монголын стикер хартаа. Амархан бостой. Суугнээс хүмүүсээ олцсон. Тэгээ одоо чекин хийлгэхээ хүлээж байна. Чекин дээр 143 хүн чекин хийлгэж байгаа. Зүгээр алалцах байгаа. Тэгэхээр тэрнээс өмнө амжаад би гой судлаа. Уг нь хамгийн ихэнд очиод айгүй гой судлах гээд хүлээсэн л дээ. Тэгсэн чинь манай нөгөө нэг цаанаас аялуулж байгаа компани болохоор нөгөө хүмүүсийнх нь нэр нь ороогүй байна гэ. Тэгээ би бүр ингээ хамгийн урд байсан ч гэсэн айгүй удаа хүлээсэн. Тэгээд баг уртлын судлууд нь дуусчлаа гэж удаа санаа зовж байсан чи ашгүй уртлын судлал нь дуусаагүй байсан. Тэгээ цонхон талдаа суун гэд баярлаад орчихсон. Манай нислэгээрээ 10 цагаас байсан. Тэгээ би тэд 2 илүү 3 өнгөрөөгөөд ер нь сааниад буусан. Тэгээд онгоцондоо суугаад ингээд за яг нь унтж байгаа дээрээс нь хотуудыг харж байгаа. Тэгээ арай гэрэлтэй хотны юм байсан болохоор нэг бичлэг хийгээд авсан. За тэгээд онгоцны хоолнд болохоор оройн нисэж байгаа болохоор юм жижигхэн снак өгөөд тэгээд татваргүй барааны худалдаа модалдаа гэж мэдгүй энийг зүгээр та нарт л харуулахаа бичсэн. Өмнө нь онгоцонд ч юм уу тэгээд за ер нь сүүлийн буцаж ирэх онгоцонд ч гэсэн дандаа ингээд татваргүй барааны худалдаа энэ төр явдаг мдээгүй. Тэгээд яагаад мдээгүй гэхээр унтчихсэн юм шиг байгаа хөрхий. За яг онгоцноос гадна чаа. За тэгээ шөнө өөрөөр бууж байгаа учраас шууд буудлын руу очино. Манай буудлын болохоор Нарада гэдэг ийм хотел байсан 5 хоттой. Тэгээд өрөөгөө ямартай ч ингэ танилцуулж байгаамаа. За 2 ортой өрөө. Би эхлээд ихчтэйгээ байжаа дараа нэг айгүй хөөрхөн үеийнхээ охинтой ороод сайн найзууд болцгоосон. Тэгээд тэрэндээ маш их талархаж байгаа айгүй хөөрхөн. За тэгээд буудлын маань хувьд хэрэг юм бол ажилчид нь айгүй найрсаг, үнэхээр тийм гоё тав тухтай байлгаж чадсан тийм буудлээсэн. За балкон дээрээ гэх юм бол ингээд гараад айгүй гоё вьютэй харууцтай. Тэгээд цаашаага нуур руу харсан харууцтай байсан. Тэгээд жоохон халуун орон учраас мэдээж антин тэр явна те. Тэгээд айгүй хөвгчлээ. Балконы одоо энэ тааз маасан дээр гөрүүл энэ тэр айгүй их явдаг байсан. Тэгээд сүүл рүү бүр тасчдсан байлээ. Манай буудлын өрөө энэ 2 ортой. Тэгээд анитаа антаа. Тэгээд энд дээр болохоор ингээд тагттай. Тэгээд тагтнаасаа шууд амар гоё харууцсан айгүй гоё юм. Дуул харагдаад тэгээд тийш хадалаа. Энэ сахастай. Гэтэ энд амар бөхчим юм байна. Гэтэл яг нөгөө хаттайхан хамгийн цэвэрхэн агаартай хэсэг гэж явдаг юм л да. Энд swimming pool хүүхдэд хөөцөлтөд тоглож байна. Энд аягүй хөөрхөн. Баавгаа. Өглөөний мэнд манайхан. За өнөөдөр миний хайнаанд буюу Санят эхний өглөө эхэлж байна. Тэгээд бид одоо буудлын дээр өглөөний цагаан уучаад тэгээд одоо нэг шопинг хийх гээд гарах чинь. Бид болохоор энэ Нарада resort гэх буудлыг буусан. За нэг рентээр нь харуулчих. Айгуу гоё. Угаасаа нөгөө юм халуун орон болохоор ийм моднууд айгуу ихтэй штэ. Тэгээд ер нь уур амьсгалын хувьд ярих юм бол айгуу бөхчм тийм чиглэг уур амьсгалтай байна. Нэг юм гэх юм бол ингээ арьсч айгуу гоё юм зэ. Арьсаа айгуу гоё болно гэхээр гоё байна. Гэхдээ бид эдийг яагаад ийм чиглэг уур амьсгалтай байгаа вэ гэхээр бид эдийг ирэхээс 7 хоногийн өмнө яг нөгөө бороо айгуу их орсон. Тэгээ одоо л харьцангуй халуун үеийн таарч байгаа. Тэгэхээр нэгэн ийм бөхчм байгаа. Гэхдээ айгуу хөөрхөн салхитай байна. За тэгээ очоо ярэ гэж авчихна. Очоод бичлэг хий за. За энэ бичлэгнээс өмнө би айгүй хөөрхөн бичлэг хийсэн байхгүй юу? Та хэд ингээл айгүй гоё юм яриад. Тэгсэн чинь нөгөө бичлэг нь ерөөсөө нэг юм алдаа гаргацсан заяо би. Тэгээд тэр бичлэг ордоос байхгүй болсон. Тэгээд одоо нөгөө нэг буудлынхаа нэг давхрыг үзүүлээд байна. Энэ болохоор яг бидний байдаг 2 дугаар байрных нь нэг давхар. Тэгээ би болохоор одоо явж нэг сандал мандал авдаг юм уу? Хүл одоо миний байгаа сандал болохоор хүл нөхөд байгаа байхгүй юу? Тэгээд тэр талаараа бас ярьж байгаа юм. Энэ влогийг жижигэн бичлэгнүүд нийлүүлээд хийсэн байгаа. Яагаад тэгэхээр би ингэ танихгүй хүмүүстэй явжсэн болохоор яг ингэ хичээд нэг тэгж юм ярьж чадаагүй. Энэ ямар жимс юу? Гарах болчихлоо. Энэ ямар жимс вэ? 1980. Энэ Dorian гэдэг жимс чинь нөгөө хятадын хамгийн өмнөхийн университет гэдэг байгаа жимс юм байна шүү дээ. Тэр аим зав университет баас шиг. Энэ ямар сэний энэ сэний улаан өнгөтэй жимс нь. Манай монголч нэг юм байдаг шүү дээ. Энэ одоо юу вэ? Ямар амар том юу вэ? Ямар ч юмс вэ? Амар үнэтэй юм байна.
гоё юм үзүүлээ заяа. Амар сайн юмнууд их. Энэ жижигхэн банан за энэ ч. Энэ юу вэ? Энэ банан уу? Улаан өгтэй юм шүү. Тэгээ амар том. Эсвэл банан ч төрлөөр байна дөө. Дотор орол баг цөөрчих юм биш шүү. Джеймс Мэвс дотор нь цөөрхөр юм байна уу? Аимшигтай. Тэр одоо хүмүүс одоо юу ч хийм үстэй. Тийм том хотоо би насаараа идэл барах уу? Зинхэрэн үнд амар дуртахгүйсэн чи ийм газар байна. Эдгээр тэгээд ингээ хямдарсан гिचээд амар үнэтэй байдаг. За энэ ингээд 5 гэж байгааз 50 хямдарч байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгсэн юмнээсээ бүр амар үнэтэй. Энд ч ямар cute юм бэ? Юм ах гэсэн ч уг нь л ингээ айгүй загварлаг. Гэхдээ амар үнэтэй гэдэм байна. Айгүй үнэтэй зөө. Бүр хээр үнэтэй. Би хамт явж байгаа хүмүүсээс төгчлөө. Гэтэ ах байд ээжгүүдээ. Энэ дээрээ заавал ууж үзэх ёстой, авч үзэх ёстой зүйлийн нэг болохоор штэ. Haiti тэгээд Luckin Coffee хоёр байгаа. Тэгээд би болохоор яг Haiti дээр ирсэн байна. Амарт эргэж харагдаж магадгүй Haiti дээр ирсэн. Тэгээд Scala ирсэн байна. Авны төлөнсөн. Тэгээд Luckin Coffee яг энэ хажууд байна. Гэхдээ би данч кофе ууж чаддаггүй. Манай буудлын вив нь гэх юм бол штэ. Ингээд хошоо ингээд өрөөнүүд юм байна. Би эндээс цаашгаа ойлгоо гардаг юм шүү. Ус мөндөр сэгсэчтэй битэд байгаа. Энэ айгуу гоё амттай юм шүү. Амар гоё амттай. Би тэгээ нөгөө нэг salted cream cheese matcha байлаа. Тэрийг авсан. Тэгээд айгуу гоё амттай байна. Коммент хийн. Нөрөнс балконы харагдах харацэг. Вив танаар гарууд. Нэг иймэрхүү байна. Залаа харагдаж байна. Тэнд залаа харагдаж байна. Тэгээ энэ болохоор уул. За одоо ингээд сая гадуур явж байгаад хурж ирээд тэгээд дөнгөж орж ирээ сууж ин. Сая такси дуудахад нэлээ хөөхтэй юмуд алсан. Яасан гэсэн чинь такси дуудсан чинь яг тэр таксийн өөр газар очиж зогссон байсан. Бид хэд байгаагаас өөр газар. Тэгээд тэрийг цуцлахын тулд өмнө 5 яан төлсөн байгаад тэгээд дахиад 3 яан нэмж төлөө тэгээд цуцлаад дахиад шинэ такси дуудсан чинь нөгөө такси хурж ирснээр нэг юм асууад ихэд захгүй. Тэгээд бид бүр ингээд буруу юм байна гэж бууж явах гэсэн чинь гүг ороод тэгээд сүүлийн нөгөө дугаарыг 4 орол асуужсэн юм лээ л дээ. Тэгээд тэрийг мэдгүй. Тэгээд сүүлд нь бол Google Translate-ээр ойлголцоод тэгээд амжилттай таксинд суугаад ирлээ. Тэгээд юмнууд сонсон юмнууд харсан. Тэрийг зүгээр мичээлэрч сунгаа мэддэг юм уу гэж бодоод. Дээдл дээр нөө эдэн гоё юм байна. Ревю юм бол Джеймсний л нэг чанал юм шүү. Нөгөө хүн сүтээ. Би чихний монгол чадсан юм ерөөсөө. Бид орхомстой болох юм гээд. Тэгтээ шүү. Зүгээр фикс юм. Тааштай манцаад байгаа. Сүүл жоо хандчих. Би нэр үнэн гоё гарам. Энэ харин гоё зураг авах. Тэр яг би ихтэй. Бас бассейнд орчиж штэ, пүүлд орчиж би авчраагүй, халаад авчраагүй. Тэгээ одоо буцаа явж байна. Ингээд би буудлын руугаа буцаж яваад явах цаанд жоох айсан. Гэхдээ пүүл руугаар суугаад нилээн гой сууж байгаа. Тэгээд шорлог итгэр гарч ирээд бидэд явсан. Тэгээ өмдөн дээр нэг бохнаацсан байсан. Тэрийг оройн нэрж арилгачаад унтаад маргааш өглөө нь эхэлж гин. Тэгээ энэ өдөр болохоор бид Ракулны ферм рүү явах байсан. Тэгээ зөндөө олон юмнууд хийсэн. Та нар бичлэгнээс үзээрэй. 首先呢，我要非常欢迎我们这个团队的所有朋友们能到我们。
За энэ газараа бидэд бас юм жижигхэн хөрхэн шинжилгээнд орсон. Тэгээд шинжилгээнд орсон чинь ерөөсөө ирүүл гарсан 2 хүн манай ихчтэй байсан. Тэгээд айгу аз жаргалтай гарсан. Тэгээд усан онгоцон цуух тий. Энэ аяр том байна. За одоо усан онгоцон дээр гараад ирсэн байна. Тасаа дээр энэ нөгөө нэг алдартай Санягийн 5 барилга байдаг шүү дээ. Тэр барилга. Эксперимент тоглоомод байгаа За одоо ингээд том 3 давхар зарим дээр сууц явж байгаа хгүй бидэд. Тэгээд тэр байсан юм. Энэ бол брэм галттай. Тэгээд болохоор зөндөө олон төрлийн тоглоомнууд тоглуулж байна. Нэг нугас байна, банан байна. Тэгээд нөгөө нэг тэрвэрлээд юм усаар дэше хөрөөд идэв штэ тэр байна. Тэгсэн чинь зааж арай. Тэгсэн чинь би сууж чадахгүй болсон. За би сууж чадахгүй нөгөө нэг усныхаа хувцсыг хатсан чинь сууж таа байлаа. Тэгээд ийм юу авсан. Энэ болохоор нөгөө нэг утас уснаас хамгаалдаг лөө. Тийм усан дотор ингээд эндээ хийгээд зураг авчраа айгу амар их байсан. Тэгээд бүр амар халуун би бүр халуусаа төсөө ботсон сууж. Тэгээд ийм тэгээ бүр амар халуун айгу хутан борлож байна. Миний гар мараа борлцсон заяа. Тэгээд айгу удаан суугаад би одоо буцаж байна. Онгоц одоо хөдлөөд энэ нь бол буцаад энэрсэн газар руу авах гэж байна. Одоо миний энэ даа болохоор амар нарт. Одоо буцаад явж байна. Султник линкаг үнтэй мэн. Өөрөөс ээжтэй бэлэг авсан. Эдгээр ингээд 100 ойр гэсэн үг юм байна. Би тоолонд орч ирээд юм итгэж сууж юм. Төрөл бүрээс нь амтаа. Төрчм явж ирчээд арайгч нэг өрөөнд орж ирээд байж байна. Яа, доороос ингээд нөгөө нэг автомат машин бисахгүй. Тэндээс нэг ундаа гом мави юмнууд авъя гэдгсэн чинь тэр нь болохоор ингээд Alipay, WeChat хоёр хоёулаа ажиллана. Гэхдээ нөгөө нэг хятад дугаар хэрэгтэй. Тэгсэн чинь бидний eSIM болохоор одоо зүгээр нөгөө нэг дугааргүй дататай SIM баггүй. Тэгэхэд болохгүй юм байна. Хамаг одоо нөгөө нэг юм авах боломжтой газрууд хаацсан. Тэгээд гадаа явъя гэхээр ингээд манай зочд бодол юм жоохон тийм хөлөөлгөн багтаа газар гэдэг байхгүй юм уулын наад ингэрттэй яг далайн хажууд заяа. Тэгэхээр ингээд дэлгүүрмэлгөр болтохгүй жоохон явцсан амар юм болоо гэж бодоод гарахгүй. Унтидаа гэж байж ин маргааш өглөө бас эрт хөтөлбөртэй. Тэгээд ерөнхийдөө манай өрөө нэг юмрхүү гэл байж та. Би өөрийгөө маш болгоомжтой хашир хүн юм байна гэдэг мэдэж авсан. Яагаад тэгэхээр нарадагийн нэрийн гомь байдаг байхгүй юу? Тэр нь бүр үнэхээр гоё харагдчихсэн. Гэхдээ би нөгөө гид сүвдчүүдийгэд хаширлаад бүр элдв янзын мэдгүй зүгээр жимс эзээр байгаа л ирсэн. Бидний дараагийн очих газар бол Бингланд тусган бөгөөд энэ газар нь Mario Kart, Дүжингөр, Water Slide, Zipline зэрэг олон сонирхолтой экстрем тоглоомтой заавал очиж үзэх ёстой газрын нэг.
Франц улсын Хайнан мужийн Саньи хотоос холгүйхэн орших үндэсний цөөнхийн өв соёл ахуй амьдралыг харуулсан аялал жуулчлалын томоохон бүс болоод байгаа энэхүү тосгоны нэрийг Шижан Ли Мяо тосгон гэдэг. Энэхүү тосгонд Ли болон Мяо гэсэн хоёр үндэстэн зэрэгцээ оршдог. Хайнанд очсон жуулчид бол энэ газар руу заавал очиж үздэг халуухан газруудын нэг. За тэгээ хятадын засгийн газраас энэ газрыг авч үлдэхийн тулд маш хөрөнгө мөнгө зарцуулсан нь харагдаж байлээ. Ли болон Мяо үндэстний уламжлалт орон сууц нь Хайнан арлын халуун орны уур амьсгал, чиглэг орчин тохирсон өвөрмөц бүтцтэй байдаг. Ли үндэстний байшинг доош нь харуулсан зав шиг харагддаг учраас завин байшин гэж нэрлэдэг юм байлээ. Харин дээвэр нь хар салхи, ширүүн бороонд маш их тэсвэртэй, дотрооч сэрүүхэн байдгаараа онцлог. За тэг хулс, мод, сүрэл, файлма зэрэг модны навчуудаар хийгдсэн байдаг. Мяо үндэстний байшинг өндөр багант байшин гэж нэрлэдэг. Ягаад вэ гэхээр газраас дээш өндөр модон багнууд дээр тогтсон хоёр үе шатаас бүрэлддэг. Нэгдүгээр үе дээр нь мал аж ахуй эрхэлж багаж хэрэгслээ хадгалдаг бол хоёрдугаар үе дээр нь өөрсдөө амьдардаг харахад мөөгөн байшин шиг хөөрхөн жижигхэн тухтай. Харин Монголын ховд зэрэг газруудад харагддаг шавран байшинтай их төстэй. Цөөн тооны хөгшин настай хүмүүс л энэ тосгондоо одоо өв соёлоо хадгалж ажиллаж амьдардаг юм байлээ. Харин тэр хүмүүсийн үр сад хүүхдүүд нь болохоор хотын хэм маягаар амьдарч байгаа учраас энэ өв соёл устж үгүй болохын ирмэгдээр ирсэн. Тэг хамгийн сүүлийн үзэж байгаа хүмүүс нь бид нар болж байгаа шүү гэж баг хэлчихсэн. Тэгэхээр энийг амжиж үзсэндээ маш их баяртай байна. Бинбан хот гэнэ. Иймэрхүү тосгон байна да. За энэ дээр болохоор Бинлан гэдэг жимс сургадаг гэнэ. Ийм айгүй нарийнхан мод байдаг гэж байна. Энэ дээр одоо энэ 20 байшин заяа. Энэ 20 байшин болохоор одоо Ли үндэстний эмэгтэйчүүдийн ерөнхийдөө бол хамгийн одоо их мэдлэлтэй, хамгийн сайн ажил төрөлтэй ч юм хамгийн хөөрхөн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд байдаг юм л та. Тэгээд эмэгтэйчүүд дээр нь айгүй олон залуучууд авцдаг. Тэгээд тэр эмэгтэй яаж нөхрөө сонгодог байсан бэ гэхээр энэ модон дээр авируулдаг байсан гэж байгаа. Энэ модон дээр авирч чадах юм бол ерөөсөө өөр хөөхд бүтээгтэй, ирээдүйтэй юм чинь би сайн залуу гэж үздэг байсан юм л да. Энэхүү бичлэгчлийн үндэсний гар нэхмэлийн талаар харуулж байна. За энэ ЮНЕСКОгийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн хүүн болон ургамлын будгаар маш нарийн хээ угалцтай хувцас ид хэрэглэл нэгдэг. За ийм гоё уламжлал байна. Их сонирхолтой зүйл хэлэхэд энэ овгийн эмэгтэйчүүд нь төрсэн цагаас ахуулаад геометри хэлбэр дүрс бүхий шивээс биедэрийг хийлэгдэг. За энэ нэгт хоорондоо цус солихдохгүй тулд хоёр дахь юм бол өвөг дээдстэйгээ холбогдохын тулд гэж үздэг. Ийм шивээстэй байгаа хамгийн сүүлийн хүмүүс нэгдгэр эмээ байна. Энэ сонирхолтой мод. За энэ яадаг мод вэ гэхээр энэ мод болохоор дэлхийд дээрх хамгийн хортой мод. Амар аимшиг юм ярих гэж гоё юм аа гэсэн. За энэ яаж хортой мод энд байгаа вэ гэхээр энэ модоор дэлхийд дээр хаасаг ургаж идэг. Ялангуяа халуун орнуудаар. За энэ яаж хортой вэ гэхээр та бүхэн ямар нэгэн байдлаар гараа шалбарлаа гэж бодъё манайхаа бүдрээ унц. За тэгээ шалблаа салглаа гэдэг ингээд цус гарсан даа юм нахаа. За тэгээд гараагаас экстрээд нэрөөс өвдөд байгаа энэ модыг бичлээ гэдэг. 30 метр шууд өгөх. Тийм хортой мод. Зөвхөн аваад. За тэрний дараагийн зураг шиг одоо бүх өргөсүүдийн сайхан хусаж аваад. За тэгээ гол дотор сайхан хичин зөөлөлтөн тавтай. За тэгээд тэнд харагдсан шиг ийм хувцас хийж өмсдөг болсон байна. Энэ модны холцоор. За тэгээд хүн бол одоо хүртлийн хувцсыг өмсөж явдаг хүмүүс байдаг. Ягаад гэвэл энэ халуун орон учраас хортой байгаа зөндөө байгаа. Нахаа юм байна. Хурц орчин үед нэмээ апдейт хийгэн. За апдейт хийгдээд яаж хувцс хийдэг болсон бэ гэхээр уулан дээр ургадаг зэрлэг хөнгөө одоо яг утас нэрдэг болсон. Зэрлэг хөнгөө шүү. За тийм зэрлэг хөнгө харагдаж байна. За энэ утас нэрж байгаа харагдаж байна. Утас нэрээс хаяны хийжин гэдэг аргаар ингэж даавууныхний араас нь ийм хувцас хийн. За тэгээд байгалийн аргаар ийм мөнгө оруулаад за гэхдээ энэ дундаас аль нь эмхтэй аль нь нөгөө хөвөн давуу гаргаж авсан юм байна л да. Одоо энд хүмүүс нь баг байхаа бодлоод орондны юм тавьсан шүү тий. Дарах тий. Энэ болохоор энэ үндэснийх нь нэгдэг юм хэлээр одоо хамгийн анхныг хаанда зориулж хийгээд тэгээд тэр хаанд таалагдаад бүх хаанууд нь авдаг болсон юм. За одоо болохоор энэ бас ЮНЕСКОд бүртгэгдсэн зөвхөн энэ үндэстэй чаддаг. Гэтэ одоо энэ хийж чаддаг хүн баг байхгүй болсон юм. Ахын гинэ айгүй уран хүмүүс юм байна.
За 3000 yen юаны тэг гаражтэй. Мистер чамин гэдэг. Хөрмөө яж байгаа хүмүүс. Өнцнийхэн тоглолт. Энэ дээрсээ கொஞ்சம் бороочлоо. Сколько ширээ орж штэ. Бүр амар ороод бид ирсэн хөтөлбөрөө бүцэж чадахгүй одоо буудлын руу явах болчихлоо. Энд ч бороо аягүй гоё цэвэрхэн орд юм байна. Одоо буудлд ирсэн байна. Яагаад тэгэхээр нөгөө аягүй ширүүн бороо ороод тоглоомнуудаа тоглох гэхээр нөө зарим тоглоомнууд дээр нь тийм бороо орсон баха суучлахгүй гэдэг юм болоод яг автобусандаа суух гэдэг доош бүр явж чад автобусандаа суусан чинь юу атсан за бороо зогссон. Тэгээд одоо яг хуу буудалтай ядраад хурж ирээд нэг жоох унд чамарт юм уу. Гэхдээ би балкон дээрээ сууж байна. Балкон дээр гоё хаана. Ер нь эндхийн бороо аягүй гоё ордог юм байна. Өглөө бороо ороод тийшээ далай жоохон үерлээд илүү том болсон шүү. Бүр илүү наашаа том болсон билээ. 那我就那边说了一个，就我们应该要感恩上天赐的光啊，在许愿。Серийн клубын нэг нь оо хийсэн явчихсан. Одоо шөнийн 2 цаг 5 минут болж байна. Тэгээд хайнаа. За далайн ирэг дээр байна. Үнэхээр бүр үнэхээр сарай. Зиндээ болохоор яг уух юмнуудаа аваад тэгээ гоё сууж болдог. Гоё гоё хөгжмнүүд явдаг. Ихэнхдээ нь гадаадууд байдаг. Одоо энэ мall орох чинь энэ mall болохоор штэ. Тэгэхээр энэ болохоор нөө duty free тургуу барааны дэлгүүр ихгүй юу? Тэгээ юм 3 том блок гэдэг. Тэгэхээр болохоор хамгийн томоос 2 тордог гинэ. Тэгээ дэлхийн бүх том брэндүүд байна. Chanel, Miu Miu, Christian Louboutin, Hermès. Тэгвэл дэлхийн том брэндүүд бүгдээр байна. Одоо Louboutin руу орж ирсэн юм уу гэдэг чинь. Гой залуучууд сэнаа байна. Hermès энэ усад гойсон энэ улаан Mr. Johnson энэ хуудан биснүүд л энэ да. Dior, Chanel, Christian Louboutin гэх бүтлэнд битэрч гэсэн байна. Та хятад энэ нөгөө зах дээр
ирсэн байхгүй шөнийн зах орой 6-аас нэг 12 цагаадаг юм хувцснууд 100 янаар 3 зөндөө байт юм байна. Усны хувцснууд, далаа дээр өмсөх хувцснууд энэ төргээ фотож энэ. Айгу гоё юм байгаа байхгүй. Даанч Монголд тийм өнгөнүүд хувцснууд одоо очиж өмсөх хэрэгтэй. Тэгэд хамгийн гоё юм бол энэ гудамжны хоол байна. Гудамжны хоолнууд нь бас айгу сонирхолтой харагдчихэв. Хамт явж байсан хүмүүсээ алга болгоцоо одоо олон таа. Үзэж нэг гэрийнхэндээ наал тавлаа. Энэ явахчаас муухай юу өнөр өнөрсөн газар энэ да. Яг юм аваад юм. What the fuck надаас юу өгч юм. Энэ амар алдартай газар гэсэн. Эндээс юм авч үзмээр байна. Тэгтээ биш ээ. Тэр маркетинг муутай байхгүй. Нүцгэн залуу малуу гадааны бүжиглүүлчихлээ. Орж болно. Тэр цэнхэр юм юм байна. Танаа энэ жилийн мод нэм цэнхэр өнгө. Томчны хоолнууд энэ одоо юу юм бэ? 来一个吗？大姐辣椒，一点一点，要不？慢走啊。这个多少钱啊25。再美丽再来一个Энэ ойстер юм шүү. Энэ юу юм бол? Нөө далайн ийм хачаагүй юм. Одоо шарчтай баг та. 这怎么跟两个一样？ Ёо ёо. 带鲜。 Идэж үзэхгүй хариултаа харамсалтай өөр. Би энд ирэхээс өмнө ерөнхийдөө хавч 8-аал самархоо зэргийг идээд үзчихсэн байсан. Тэгэд энд ирснээсээ хойш өт хөр хорхоо, царцаа, ойстер зэрэг идэж үзсэн. Анх эдэр шахаас нь үнийн байдаг. Ойстер юм шүү дээ. Түүхээр юм. Эдэр одоо доктор нь юу гэдэг вэ? Суудан байдаг баг. Өтөөтэй. Идээд үзэхөө. Эмдэн гэсэн нэг үргэлж байна. Сонирхолтой снэс төрөөр одоо байна. Лорэ, ямаараа ишалаа. За өнөөдөр бол миний энд ирсний 4-р өдөр болж байна. 4-р шөнө. За бараг л 5 дахь өдөр болчихлоо. Яа тэгэхээр одоо болохоор 12 цаг болоод өдөр солигдчихлоо. Тэгээ өнөөдөр болохоор зааж би гэрлээс очив. Тэгээ саяжгаа нөгөө нэг шөнийн зах дотор нь явж байгаа дэрлээ. Шөнийн захаас нь ойлгохтой юм аавь гэсэн чинь бүгдээрээ яг ижлэн төрлийн юм зарагддаг юм байна. Тэгээд нэг тийм айтайхан юм таахгүй. Гэхдээ яг ингэ зарим юмнууд нь гоё ч гэсэн нөгөө нэг Монголд өмсч болохгүй тийм арай л элдв анзын өнгөтэй юмнууд яадсан болохоор авч чадаагүй. Тэгээд амар их авсан. Өнөөдөр ер нь бол нэг хийцгүй жоохон сонио өдрөөсөн. Гэтэ дайжгүй. Гişтээс. За тийм мэдгүй. Тэгээд одоо нэг хэдийн гял замтлаад үзчих юм уу гээд. Тэгээ энэ юу тавих гэдсэн чинь энэ гэрэл тусгаар амар тэнэг харагдсан юм. Тэгэхээр би буцаагаад амтраач гэдэг. Одоо айтах юм биш үү? За. Миний ард сар гарч ийн айгуу гоё гадаа. Энэ бол халуун байна. Гэхдээ Монголд одоо цас урж ийн гэсэн. Тэгээ одоо гэлц юм даанталж. Өчигдөр би нөгөө нэг бич клуб тэгээд бар энэ төр ороод тэгээд нэг айгуу хөөрхөн хичээсэн баггүй юу? Үнэн гоё тийм гал цогтой хичээсэн. Тэр ихт бүр надад үнэхээр хөөрхөнсөн. Тэгээд тэр ихт надад сарнаа өгсөн. Ичиг сарнаа. За эхнийх нь болохоор энэ чипс. Энийг би намтлаад үзсэн. Гэтэ дайггүй айгуу гоё чипс илээ. Ийм ерөн л кинчэтэй чипс л гэсэн. Франчайз байсан ч энэ нэг жоохон нэг чигтэй штэ. Чигтэй болохоор ингээд ширэн шингээд жоохон задлаад удсан болохоор тийм шарчинхаа болчих. Тэгсэн. Тараахан болохоор юм минут манда. Ооса минут мэдвэл өдөр би бокснд шүү. Одоо ингээд бирчин сэгсэрч байгаа. Тэгээ уухсаа. Заавал ингэж хийж байгаа юм. Усаал мэддэг юм. Тэгтээ ягавс үзэнтэй. Тэгтээ хэмжээл мэддэг нөгөө дотроо жимс нүдтэй.
Limeтай надад амар сонирхолтой санагдсан байхгүй юу? Limeтай lace яг ямар байд юм болоо гэдэг. Идэж үзээгүй юм байна уу гэж харж байгаа тавсан. Тэгээ миний номснууд сонцсон. Тэгээ Limeтай. Real client. Бэрний даруулга. Пивний даруулга юм лээ. Люкс. Бэж болох юм. Өглөөрт. Одоо өглөө болохоор Atlantis усан парк ороод тэгээ дараа нь Romance парк орно гэсэн. Баярлалаа. Atlantis Locker төрөслөд өөрсдийнхөө юмнуудыг хийгээд үлдээж болд юм байлээ. Гэхдээ бид нэр арай тухтай юм болов гэж дод private room 3 цагийн сая 200 сая төгрөгөөр авсан. За хамгийн гоё харуулцтай яг тайзны хажууд л хэсэг. Тэгээд 2 наран шарлагын сандалтай, 1 том ортой, хувийн шүршүүртэй, хувийн 0-той. За тэгээд хувц сал хүрээтэйгоо. Би тоглож байгаа бичлэгүүдээ баг хийгээгүй юм байна. Гэхдээ энд нэг байна. Яа энэ хөвөр дээр суц ярьж байна. Одоо энэ ингээ 8 давхар гулсуур байдаг. Тэгээд энэ гулсуурнаас шууд доошоо унаад одоо энэ дотор загсаа гэж юу? Аквариумтай загслууд руу орно заяа. Голоор нь явна гэсэн. Энэ гулсуураар. Йоо, тэгтээ сая тоглоом дээр суусч бүр амар юм байна. Сууж чадахгүй хаа энэ. Бараг суугаад ингээ чөлөөт унтдаг их байхгүй. Одоо энэ юм шиг ингээ доошоо. Тэр бүр амар юм байна. Миний кара ингээ шууд энэ юуных нь дэлхий гараад ирсэн. Амар томоо. За миний утасны юу? Анти ийм том хий юу харах гэж. Нэг амар тийм хоёр явах юм байна. Тэгээд дэше гараад ирсэн юм байна. За өдөржингөө тоглоод бүр 3 цагт уулзсан. Одоогоор 3 нөлтөө өдөржингөө тоглоо амар тулаа байна. Энэ энэ гоё юм нөө манай Монголын усан парктай суулах гоё. Шалт норсон. Үлчийн цанхажин. Өсөд орч юм аа. Ингээд одоо буцаж чич юм уу юм да. Энэ дашаа таснаа таа. Хэцээснаа. Shark flow. Oh shit. Яг зүгээр болохоор шүү дээ. Яг ингээ та нар одоо ингээ яг бодож байгаа шиг яг тийм ингээл яг түүхэн мөх амар ухаантай яриад ингээд ингэдэг тийм байхгүй. Юу нь бол одоо яг маш цөөхөн яриатай бүжигчсэн үзүүлбэртэй. Тэгээ дээрэс нь болохоор давхар юм циркийн үзүүлбэр үзүүлдэг аюу. Шинхэн бодтой. Манай байрлал буудлын нэг доотлын лобби. Лобби хинашин за нэг бар эдэн тэр нь иймэрхүү байна. Эндээ ингээд лотос ургадаг. Тэгээд энэ загснуудыг харж байна. Үнэхээр тасархай юм нөө. Тэгээд 5 ватттай бодолтой юу ч харахад тий. Ишээ ингээд далай. Нор харагдана.
хот буудалтайгаар ирсэн бүтэн танилцаагүй байжгаад одоо ирлээ. Тэгээд ёо хой зүгийн өгөөтэй. Ажлаа бүр ийм тоглоомнууд байд юм байна. Ишаа шууд нуурлуу орчдөг юм шин. Ерөөс ингэдэг л байдаг шин. Бидний тал байна. Тэрс. Чиний нунаад ирсэн маа. Шууд ингэж шануурлуу гарчд юм байна шүү дээ. Далаалгаа. Далаа тэгээд нуур орлого ингээ гарчдаг. Тийм жоохон сонин заван өнөр бидгтэй хятадуудын өөрсдийнх нь. Гэхдээ нөгөө тэр өнөр нь яг өөртөө гоё л гэж боддог юм шиг байгаа. Ингээд буудлаас өнөдөр гарангийн ингээд сайхан халууттайгаа юу очлаа. Өглөөний цанд ороод тэгээд бассейнд орчоод тэгээд нэг хэд алхачаад явж ийн. Буудлаа амар санах юм шиг байна. Яалтчгүй буудлаа санах юм байна. Хэд ихэд юм байна да. Хэд ирнэгээ хэлсэн баг. Юу синтерстэй гоё илбэртэй болсон. Тэр надад хамаагүй. Тэгээ ингээ влог ер нь дуусгая дөө. Баяртай. Хостуудын хардаа. Вау. Айгу гой царайлаг тоолтууд байна. Юу ийм тоолтыг амьдралдаа хийж байгаа. Тэ гой царайлаг. Та чи харагдаж байгаа шиг юм гоё амттай байхгүй л те. 在拥有20几年烘焙经验。 Хамгийн амттай. Эндээс сонгоод хоол хийлгүүж идэвхтэй амар толгой юм байна. Би ч өөр энэ антиг зөвхөлгүй л дээ. Үй ямар санаач. Тасуу. Надад зөндөө олон зүйлтэй тагч. Оо энэ бүр ямар амар том тийм хаад. Энд явж байгаа чинь савлаад аваа шүү дээ. Амар юм. За ийхүү манай аялал өндөрлөх төхөж бид бүхэн онгоцны бодол явахаас өмнө шөнийн саны хотыг хамгийн дээд талаас нь толтъё гэж бодоод энэ газар ирсэн. Кабел карт суугаад уулын өрөө дээр гарсан. За уулын өрөөгөөс нээх юм хүсээд явах вэ гэж бодсон чинь бүр үнэхээр гайхалтай тохижуулчихсан байдгийн байна шүү дээ. Тэгээд Улаанбаатар Сааны 2 хүн амынхаа тоогоор л төстэй. Гэхдээ хөгжлийн түвшин ийм ялгаатай байгаад би бол нэлээд хөөрхөн гайхсан. Уулын нэг талынхан замаар явах юм бол 20 ордон экстрем тоглоомнууд байгаа. Нөгөө талынхан замаар явах юм бол ийм гоё уламжлалт хэм маягтай гэрлэр төгчүүлсэн яг Сааны хотыг бүхэлд нь шөнийн үзмжийг харж болох газар байсан. Хос өмнө Сааны яг хамгийн өндөр дээрээс хардаг газар ирсэн. Ингээ ганцаар алхаад өөрийнхөө манай хамт явж байгаа хүмүүс ирэх нөө гэнэ төлөөс чи аягүй удаж ирэхэд ганцаар алхаад гоё байна. Гоё бол гоё зэмэрхэ төгсдөгтэй би ганцаардчих.